That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчд болон сонсогчдоо. Тэгэхээр 2024 оны сүүлчээс эхлээд хойд Солонгосын тэнгэр гинэтхэн ам орж эхэлсэн гэж хэлж болно. За учир нь хойд Солонгосын зүгээс 2 сарын дотор хэд хэдэн удаагийн богино болон дунд зам алсын зайн тусгалтай пуужингуудын туршилтыг хийж за бас хойд Солонгос улс анхны химик дагуулын амжилттай хөөргөж за мөн одоо шумбагч онгоцсон дотроос баллистик пуужин харвах зэрэг одоо олон тооны туршилтуудыг бас тун амжилттайгаар хийж гүйцэтгэсэн юм. За үнэн дээр бол Украины дайн болон худалдааны дайн огт болоогүй байсан бол за энэ бүхэн олон улсын анхаарлыг бол шууд татах үйл явдлууд байлаа. За гэвч ойролт орнодын асуудал, Украин, Тайваны асуудлуудын хажууд бол ингээд чимээгүйхэн шиг дарагдаад өнгөрсөн гэж хэлж болно. За Умар Солонгос бол манай гариг дээрх одоо орчин цагийн милитаризмын төгс жишээ болсон одоо автократ дарангуул бүхий улс гэдгийг бид бүхэн мэднэ. За хэдийгээр Хүйтэн дайн дууссан ч Умар Солонгос зэвсэглэлэн бол хизээч сулруулалгүйгээр бол өнөөдрийг хүрсэн. За гэхдээ сүүлийн жилүүдэд ялангуяа энэ одоо Орос Украины дайн эхэлснээс хойш тэд Оросын дэмжлэгийг бол эд давт хэлбэрээр авч эхэлснээр технологийн салбарт бол харьцангуй шинжилэлт хийж чадсан. За үүний хамгийн тод жишээ нь тус улсын зүгээс хөөргсөн тагнуулын зориулалттай химик дагуул гэж хэлж болно. За мөн тэдний пуужингийн зэвсэглэлч мөн одоо цаг үетэйгээ хослон хөгжиж байгаа нь бол үнэхээр маргаангүй үнэн. За гол нь тэдний туршиж сүрдүүлээд буй пуужингуудаа за хойд Солонгосын зүгээс хэлэхдээ бол амьдрах эрхээ хамгаалж байна хэмээн зөвтгөж байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн дугаараар хойд Солонгост сүүлийн 2 жилийн хугацаанд яг юу болчихов? За тэд тэрүүхэн тэндээ яг тесрэлт хийгээд байгаа юм биш үз? Ямар онц ноцтой үйл явдлууд өөр олон улсын асуудлуудад бас дарагдаад өнгөрчихсөн болох талаар дэлгэрэнгүй ярих болно. Тэгэхээр гол сэдвтэ орохоос өмнө та бүхэнд хүссэн бүхнээ Хятадаас үйлдвэрээс шууд захиалаад авах боломжтой Shopee Hub цэгийн сайтыг танилцуулж байна. Та Хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар, хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гоор дамжуулан хүүгүй хуваан төлөх нөхцлөөр захиалах боломжтой. Мөн карго болон хятад доторх тээврийн нэмэлт үнэгүүгээр гэртээ хүргүүл аваарай. Shopee Hub цэг эмэн. Гэлт мөндөн захиалчтай юм бах та. Болно шүү дээ минь. За тэгээ Shopee Hub-аар бол хятадын үйлдвэрээс нь одоо шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдэг байгаа. Болно шүү дээ минь. Найдвартай ирнэ захын үнээс хямдхан байж болд юм бах та. Болно шүү дээ минь. Энэ одоо орон нутгад хөргөж өгд юм болов уу? Болно минь. Болно. Миний дөө. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт StorePay, QPay, Pocket бүх банкны картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн шүү дээ болно гэж. Юуны өмнө Умар Солонгосын өнөөгийн геополитикийн үйл ажиллагааг ойлгохын тулд эхлээд тус улсын газар зүйн байршил болон түүхэн ойл санамжийг ухаж үзэх шаардлагатай. За газар зүйн хувьд тус улсын зүүн хойд Азийн стратегийн төв зангилаан дээр бол оршдог. За тус улсын өмнөд талд бол Америк нэгдсэн улсын цэргийн гол холбоотон болох Өмнөд Солонгос улс бол байрлаж байна. За харин баруун хойно нь түүхэн холбоотон болох бүгд найрамдах Хятад ард улс, за хойд талд нь бол мөн л одоо чухал холбоотон болох Оросын холбооны улс. За харин чанх баруун хэсгээр бол номхон далай буюу одоо Япон улс, Америк нэгдсэн улсын цэргийн хяналттай далайн бүсээр хэвлэж байдаг юм онцгой бүс нутаг юм. За энэхүү геополитикийн нөхцөл байдал нь тус улсыг бол байнгын 3 их гүрний шахалт хяналтын дунд байлгадаг. За тэд оршин тогтнохын тулд за шуудхан хэлэхэд арай бүдүүлгээр хэлэхэд бол Кимийн гэр бүл дэглэмээ аварч үлдэхийн тулд хойд Солонгосыг зэвсэглэхээс өөр сонголтгүй болгосон гэж хэлж болно. За түүхийн хувьд Солонгосын хойг нь бол 1910-аас 1945 оны хооронд Японы колоничлалд орж байсан. За энэ ч утгаараа үндэсний дарлалын хүчтэй ой санамжтай улс юм. За харин 1945 онд Зөвлөлт холбоот улс ба Америк нэгдсэн улс хоёр Солонгосыг 38 дугаар өргөргөөр бол хувааж авснаар өнөөгийн хоёр Солонгосын эхлэл бол тавигдсан байдаг. За мөн 1950-аас 53 оны хооронд Солонгосын хойгийн дайн эхэлж 3 жил цус урссан одоо дайны эцэст бол хэн ч явж чадаагүй. За их гүрнүүд бүгдээрээ өөрсдийн ашиг сонирхлыг Солонгосын хойгийн дайнд бол оруулж, за Солонгосын дайн зүгээр нэг Солонгосын дайн биш, Хүйтэн дайны он жилүүдийн хамгийн анхны
цусд дайн болон хувирсан юм. За гагцхүү Солонгосын хойгийн дайны дараагаар хойдын талынхан амьд үлдэхийн тулд за өөрөөр хэлбэл одоо дэглэмээ аварч үлдэхийн тулд зэвсэглэх хэрэгтэй гэх одоо гүн бат философитой ботсон байдаг. За мөн Солонгосын хойгийн дайн нь за өнөөдрийг хүртэл галс зогсоох гэрээтэй хിവэр байгаа. Нэг ёсондоо бол инхэн гэрээ огтосоо хийгдээгүй. Солонгосын дайн албан ёсоор дуусаагүй гэсэн үг. За иймээс умард Солонгосын төр засгийн зүгээс дайн хизээж дахин ихэрч магадгүй гэх суртал ухуулахыг цаг үргэлж ашигладаг. За мөн одоо дайн хизээж гинэд ихэрч магадгүй учраас улс орны тусгаар тогтнолыг цөмийн зэвсэг пуужингийн хүчин чадлаар хамгаалах ёстой гэх стратегийн чиг баримжааг Кимийн гэр бүл бол тогтмол үе дамжин баримталж ирсэн. Тэгвэл сүүлийн үед хойд Солонгост яг юу болоод байна? За 2023 оны сүүлээс эхлээд хойдын тал үйл ажиллагаа бол одоо хэсэг намжмал байснаа дахин идэвхтэй бол идэвхжиж эхэлсэн. За 2024-өөс 2025 оны хооронд тус улс бол олон улсын анхаарлын төвд бол дахин орж ирлээ гэж хэлж болно. Гэхдээ энэ удаагийн хөдөлгөөнүүд нь зүгээр нэг ээлжид сүрдүүлэг биш харин цоо шинэ төвшөнд гарсан стратегийн алхмууд одоо хийж бүх нийтийг гайхшралд автуулж байгаа юм. За тухайлбал тус улсын хэмэл дагуулын үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжсэн болох нь бол батлагдсан. За 2023 оны 11-р сард умард Солонгос улс нь анх удаага тагнуулын зориулалттай хэмэл дагуулыг бол амжилттай хөргөснөө мэдэгдсэн. За энэ нь юу гэсэн үг вэ гэвэл пуужингийн технологи нь одоо зөвхөн туршилт төдийхөн бус за харин боддоор хэрэглээнд орж эхэлж байгаагийн дохио юм. За тэдний хөргөсөн хэмэл дагуул нь Америк нэгдсэн улс өмнөд Солонгосын цэргийн баазуудыг бол ажиглах чадвартай гэх боловч за барууны улсуудын зүгээс одоо умардын хэмэл дагуулыг тагнуулын зориулалтаар бол бүрэн одоо ажиллах чадвартай эсгэд бол эргэлзэж байгаагаа бол зарласан. За гэхдээ ямар ч тач эцэс тэд бол одоо хэмэл дагуулыг өөрсдөө хөргөсөн нь бол одоо маргаангүй үнэн. За иймээс умард Солонгос нь одоо сэтгэлзэн хувьд дараагийн шатанд бол хэдийнэ орсон гэж үзэж байгаа юм а. За түүнчлэн 2024-өөс 25 оны хооронд умард Солонгосын зүгээс богино дунд болон одоо төв алгасах алсын зайн тусгалтай пуужингийн туршилтуудыг маш ойрхон давтамжтайгаар удаа дараа бол хийсэн. За эдгээр туршилтуудын ихэнх нь Японы тэнгис рүү чиглэсэн. За бүр одоо Японы арлын дээгүүр пуужин нисэх тохиолдлууд ч бас хэд хэд бүртгэгдсэн байдаг. За хамгийн ноцтой нь бол одоо шумбагч онгоцноос баллистик пуужин хөргөсөн тохиолдол одоо мөн бүртгэгдсэн байгаа юм. За энэ нь юу гэсэн үг вэ гэвэл умард Солонгос улс дэлхийн аль ч өнцөгт пуужингийн цохилт өгөх боломжтой шахуу болсон гэдгийн хамгийн том нотолгоо болж байна. За энэ бүхнээс гадна өөр нэг бас анхаарал татах үйл явдал гэвэл тус улс нь Оросын холбооны улс болон бүгд найрамдах хятад ард улстай за өөрсдийн харилцаагаа бол маш эрчимтэйгээр идэвхжүүлж эхэлсэн явдал байна. За 2023 оны намар Ким Жон Ун Оросын холбооны улсад айлчилж ерөнхийлөгч Владимир Путинтэй за Владивосток хотод бол одоо нүүр тулан уулзалт хийснийг бид бүхэн санаж байгаа. За энэхүү уулзалтын дараагаар умард Солонгос улсын зүгээс Оросын холбооны улсад бол зэр зэвсэг нийлүүлж эхэлсэн байж болсоншгүй талаар бол барууны тагнуулын байгууллагууд тооцоолж байгаа юм. За түүнчлэн хоёр улс тохиролцсны үндсэн дээр умард Солонгосын цэргүүд Украины дайнд бол оролцож эхэлсэн нь мөн тодорхой болсон. За харин энэ бүхний хариуд Оросын талаас хойд Солонгост хэмэл дагуулын технологи, хүнсний тусламж, тээврийн системүүдийг бол өгсөн байх магадлал тун өндөртэй харагдаж байна. За нэг ёсонд бол Орос хойд Солонгосын харилцаа маш идэвхтэйгээр ойртож байгаа гэж хэлж болно. Харин бүгд найрамдах хятад ард улсын хувьд бол яг л уламжлалт ёсоор хойд Солонгост бол ил тодор дэмжлэг үзүүлэхгүй байгаа ч за тэд хойд Солонгосыг барууны төрөлтөөс хамгаалах гол цэг хэмээн харддаг учраас за өөрөмсөг сэтгэлээр ханддаг. За иймээс одоо хятадын тал ямар ч сонголт байхгүйгээр хойд Солонгосын Кимийн гэр бүлийн дэглэмийг бол тогтвортой байлгах нь өөрөө хятадын коммунист намын оршин тогтнолын нэгэн чухал баталгаа болон хувирдаг юм. За тэгвэл Америк нэгдсэн улс болон өмнөд Солонгосын зүгээс энэхүү асуудалд хэрхэн хандаж байгаа талаар одоо ярив. За Америк нэгдсэн улс болон өмнөдийн талаас хойдын энэхүү Оростой дотносож за бартер маягаар нэг нэгэндээ туслаж буй одоо энэхүү үйлдэлийн хариуд тэд бол хамтарсан цэргийн сургуультаа бол эрс нэмэгдүүлэх болсон юм. За эдгээр сургуулиудад стратегийн бөмбөгдөх жонгоцнууд, атомын шумбагч онгоц зэрэг бол ноцтой зэвсэглэлүүд оролцсон учраас умардын талаас үүнийг бол шууд өдөөн хатгалах гэж үзэж буйгаа бол зарласан. За түүнчлэн өмнөд Солонгосын одоо дотоодын улс төрд бас тэд цөмийн зэвсэгтэй болох талаар хэлэлцүүлэг өрнөж эхэлсэн үйл явдал нь за умард Солонгосын талыг бол одоо улам бүр болгоомжлуулж бүс нутгийн геополитикийн асуудалд хандах мэдрэмжийг нь бол хурцлж өгсөн алхам боллоо гэж үзэж байна.
байгаа юм а. Тэгэхээр үргэлжлүүлэн ярихаас өмнө та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох Авторгын хувьд зүйн товчоогоо танилцуулж байна. За хэрвээ танд болон таны аж ахуйн нэгж албан байгууллагт ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцах хэрэг болвол Авторгын хувьд зүйн товчоонд хандаарай. Тэгвэл үнэхээр хойд Солонгос саяхнаас гинэт тесэрч эхэлсэн үү? За энэ асуултыг бол зайлшгүй асуух ёстой. За учир нь хиймэл дагуул хөөргөж шумбагч онгоцноос баллистик пуужин харвна гэдэг бол за гэрийн улс орон дангаараа хийж чадахгүй маш чухал үр дагавартай үйл явдлууд юм. За үүнд хэн тусалцсныг бол бид бүхэн бүгдээрээ бол гадарлаж байгаа. Гэхдээ дэлгэрүүлж ярихгүй бол бас болохгүй зүйлс бол байна. За тухайлбал Оросын холбооны улсын зүгээс Украинд хийж буй дайн нь за Путиний хувьд маш өргөн хүрээний зэрэг зэвсэг сум хэрэгсэл бол шаардсан дайн болон хувирсан. За тооцооллоос хэтэрсэн гэсэн үг. За иймээс хойд Солонгосны өөрөөр дэлхийд дээрх хамгийн олон их буу болон галт зэвсгийн сум үйлдвэрлэх хүчин чадалтай улс юм. За иймд энэ хоёр улс өөрсдөдөө байгаа зүйлсээ бол харилцан солилцох байдлаар нэг нэгэндээ тусалсан болж харагдаад байгаа юм. За Оросын холбооны улсын зүгээс мэдээч хэрэг пуужингийн систем болон хиймэл дагуулын технологи өгөхөд бол хэцүү зүйл огт байхгүй. За учир нь яг 2023 онд болсон Ким болон Путин хоёрын уулзалтын дараанаас за хойдын тал шууд хиймэл дагуул хөөргөж пуужингийн туршилтуудаа хийж эхэлсэн нь энэхүү таамаглалыг дэвшүүлэхэд хүргэж байгаа юм. За Хятадын хувьд тэд умардыг бас хизээч өөрсдийн холбоотон гэж шууд зарлаж байсан түүхгүй. За гэхдээ умард Солонгос бол за Хятадыг капитализм, либерализмын төрөлтөөс хамгаалах за дундын бүс буюу буфер бүсийн үүргийг бас гүйцэтгэдэг. За мөн энэхүү дундын буфер улс нь өөрөө хүчирхэг байж чадсанаар Америк нэгдсэн улс, Өмнөд Солонгос болон Япон зэрэг улсуудын эсрэг за бие даан тоглолт хийж Хятадын шууд дэмжлэггүйгээр Хятадын коммунист намыг бол хамгаалах боломжоор бол хангагддаг гэсэн үг. Тэгэхээр хойд Солонгос хүчтэй байх нь өөрөө Хятадд бас ашигтай байдаг. За Умард Солонгосын хувьд бол тус улсын Хятадын эдийн засаг, нүүрсний импорт, за хүнсний сүлжээнээс бол асар их хамааралтай. За хэдийгээр Умардыг олон улсын зүгээс эдийн засгийн хоригт оруулдаг боловч Хятадын талд тэдэнд бол бомбуудаа нээж өгснөөр за хойд Солонгост нь бол барууны эдийн засгийн хоригт бол тэр болгон толгой гудаалгүйгээр бол амиа бариад явж чаддаг. За мөн хэрвээ цаг тулсан мөчөд буюу за хойд Солонгос руу аль нэг улс хавтан довтолсон тохиолдолд бүгд найрамдах Хятад ард улс бол өөрсдийн цэргүүдийн амьдралаар умардыг золиослон хамгаалах болно. За үүнийг бол Хятад болон умардын тал аль нь маш сайн мэддэг. За мөн ийм түүхэн ой санамжч гэсэн тэдний хин хинд нь бол байдаг. За тэгвэл илүү цэрэг зэвсэглийн салбарт тулж ярив. За умардын талаас 2000 оноос хойш ерөнхийдөө цөмийн сүрдүүлэг бол хийсээр ирсэн. За гэхдээ 2023 оноос 2025 он гарснаар тус улсын технологи бол үнэхээр хинч маргахааргүйгээр шинэ шатанд гарсан нь бол маш их анхаарал татаж байна. За үүнийг түрүүн хэлсэн нөгөө хиймэл дагуул шумбагчаас харамсан пуучин зэргүүд нь бол шууд гэрчлэж байгаа юм. За харин тагнуулын хиймэл дагуулын хувьд тус хиймэл дагуулаа тэд за Малигёнг нэг хэмээн нэрлсэн. За умардын талаас өөрсдийн хөгжүүлсэн пуужингийн тусламжтайгаар дэлхийн агаар мандлаас гаргаж за дэлхийн нам тойрог замд бол амжилттай оруулж чадсан. За мөн Америк нэгдсэн улс болон өмнөдийн цэргийн баазуудыг бол хэдийнэ ажиглаж эхэлсэн буюу за энэхүү хиймэл дагуул нь ажилдаа ороод эхэлчихсэн гэх мэдээлэл байгаа. Тэгэхээр тэд хиймэл дагуултай болсноор аль нэг улсын зүгээс тэдний эсрэг дайралт хийх гэж байгаа бол урьдчилан мэдэх бүрэн боломжтой болсон нь бол маш том давуу тал юм. За мөн тэд хиймэл дагууллын тусламжтайгаар өөрсдийн пуужингийн чиглэлүүдийг илүү наривчлан тодорхойлох, за байн онолтыг илүү сайжруулах, байнгын ажиглалт хийх, пуужингийн технологи бүхэлд нь хиймэл дагууллын навигацийн системтэй холбож маш өндөр наривчлалтай болгох зэрэг асар олон тооны давуу талууд бол үүсч болохоор харагдаж байна. За харин шумбагч онгоцноос харамсан пуужингийн хувьд гэвэл SFBM гэх дундын тусгалтай пуужин бөгөөд за албан ёсоор цөмийн 3 тулгуурт хүчний 1 хэмээн тооцогддог. За уг зэвсэгэл нь яг аль байруу цохилт өгч байгаагаа бол дайсны талд баригдуулахгүй буюу за цохилтын байгаа нууцлах өндөр чадамжтай гэдгээр бол маш аюултай технологи юм. Ер нь хойдын талаас өнгөрсөн 1-2 жилийн хугацаанд энэхүү шумбагч онгоцноос харамсан пуужингаас гадна за дуунаас хэд хурдан
буужингуудыг мөн амжилттай туршилсан байдаг. За мөн тэд олон тооны нисгэгчгүй онгоц буюу дронуудыг бас амжилттай туршилсан. Кибер халдлагын чадамжаа мөн одоо маш нухацтайгаар хөгжүүлж байгаа талаар бол өмнөд Солонгосын тагнуулын байгууллагуудаас бол мэдээлсэн. За иймээс одоо хойд Солонгос нь өнөөдөр ердийн нэг буужингаар сүрдүүлэгч улс биш харин за бүрэн хэмжээний зэвсэглийн системийн бүтэц бүхий одоо улс орон болон хувирч байгааг бол ойлгох ёстой. За эдгээр зэвсэглүүд нь бүгд бас химийн дагуул дээр суурилж байгаа учраас за бүгд маш өндөр наривчлалтай тооцоололттой зэвсэглэл бүхий улс болж байна гэсэн үг. Тэгэхээр хойд Солонгосын контентын дундуур та бүхэндээ Subota Pictures-ийн 5 жилийн зориулсан гаргасан за XX түүх буюу одоо хүн төрөлхтний фото түүх ном маань зарагцаар байгаа гэдгийг бол дуулгахад бол таатай байна. За та бүхэн одоо ховор чамин ном сонирхдаг бол түүхэн ном сонирхдаг бол за мөн одоо манай сувгийг дэмжихийг хүсэж байвал та энэхүү номноос худалдан авалт хийх бүрэн боломжтой. За энэ ном бас одоо өөрөө маш уншихад сонирхолтой байдлаар зураг болон тайлбар хосолсон байдлаар бичигдсэн учраас та одоо номоо дэлгэж явуулж байгаад хүссэн хуудаснаас эхэлж унших боломжтой. Тэгэхээр хэрхэн энэхүү номыг захиалах талаар та сонирхож байвал доор сэтгэгдэл хэсэгт би дэлгэрэнгүй мэдээллийг үлдээе. Тэгэхээр сая дурдсан бүх зүйлсээс гадна өөр нэгэн бас чухал ойлголт байгаа. За тэд энэ бүх зэвсэглийн хүчин чадлаа зөвхөн гадны улсуудыг айлгаж за бусад улсынханд харуулахын тулд хөгжүүлээд байна уу гэвэл бас үгүй юм. За умардын тал ингэж их зэвсэглээр хөөцөлдөж байгаа явдал нь цаанаа бас дотоодын тогтвортой байдлыг хангах дэглэмийн эрх мэдлээ бэхжүүлэх үндсэн хэрэгсэл нь болдог гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За үүнийг арай энгийнээр тайлбарлавал Ким Жон ард түмнээ айлгах бус за харин ард түмний дайсныг томруулж харуулах замаар өөрийн ард түмнийг өөрийнх нь доор илүү нэгтгэдэг ийм онцлог дэглэмтэй улс гэж хэлж болно. Ким Жон бол одоо 3 дахь үеийн өв залхамжилсан удирдагч. За арай өөрөөр хэлбэл дарангуулагч гэж хэлэгддэг. За тэрээр ард түмний дэмжлэгийг одоо хүчээр бус харин гадаадын дайснаас айх айдсаар нь удирдах тогтолцоог бол бий болгосон нэг. За улс үндэст нь нэг том дайсантай гэж одоо бүх ард түмнэрээ итгэвэл тэр ард түмэн одоо тэр дайсны эсрэг эвлэлтэн нэгдэж удирдагчаа хүрээлэн одоо хүчний төвийг бий болгодог арга барил юм. За гэхдээ бодит байдал дээр умард руу дайрах улс орон бараг л өнөөдөр бол байхгүй гэж хэлж болно. За иймээс Ким Жон-ы ойлгуулад байгаа гадаадын дайсан нь бол яг үнэндээ одоо символ буюу бэлэг тэмдгийн шинжтэй аюул гэж хэлж болно. Гэхдээ бас умард Солонгос үнэхээр цөмийн зэвсэггүй улс байсан бол тус улс руу гаднаас дайралт ирэх магадлалын хувь бол хамаагүй өсөх байсан нь ойлгомжтой. Тэгэхээр цөмийн зэвсэг гэдэг нь нэг талаараа бол тус улсын дэглэмийг барьж буй хамгийн том баг нь болж байна. За мөн одоо эдийн засгийн уналт хямрал одоо бүхнийг бол одоо гадны дайсантай бол шууд холбож тайлбарладаг. За 2020 онд ковидоос хойш үнэндээ бол одоо хойд Солонгосын эдийн засаг маш хүнд байдалд орсон боловч за Кимийн гэр бүлийн зүгээс энэхүү уналт нь бол өөрсдийн засгийн газрын буруу бус харин за нөгөө нэг одоо аюултай гадны дайснууд бол өөрсдийг нь сөхрүүлэхийн тулд одоо бидний эсрэг одоо эдийн засгийг маань унгаах оролдлого хийж байна гэж ард түмэндээ тайлбарлаж итгүүлдэг. За тэгээд эцэст нь тэрээр бол одоо ходоод хоосон байх нь бол хамаагүй. За гол нь амьдрах нь чухал. За харин амьдрахын тулд одоо бид зэвсэглэх хэрэгтэй гэх одоо суртал ухуулахыг бол хийдэг. За энэ суртал ухуулах нь ч гэсэн үнэндээ бол маш их амжилт олдгоо. За үүн дээр нэмээд бас ард түмэндээ сүр хүчээ бол тогтмол үзүүлж байх ёстой гэдгийг бол Ким маш сайн ойлгодог. За Ким Жон-ы дэглэмд тус улсын технологийн амжилт бүхэн нь зөвхөн түүний гавьяа бөгөөд Ким бол сэтгэл зүйн хувьд оюун санаа болон стратегийн хувьд суут удирдагч гэх имижийг одоо нэмэгдүүлэх PR болж байдаг. За тухайлбал химийн дагуулх хөргөсөн явдал нь хойд Солонгосын айрам эсвэл одоо эрдэмтдийн гавьяа бус харин их удирдагчийн ур ухаанаар хойдууд одоо сансарт химийн дагуулх хөргөж чадлаа гэх мэтээр суртал ухуулгаа хийдэг. За ерөөсөө бүхий л ололт амжилтууд бол нэг л хүнээс хамааралтай гэх ойлголтыг өгдөг учраас за тэр хүнийгээ бол бурханчлан шүтэж эхэлдэг. За химийн дагуулх хөргөсний дараа бол хойд Солонгосын хэвлэлүүдээр за бүр их удирдагч дэлхийдээ бус одоо ододтой өрсөлдөж байна гэх мэдээ хүртэл одоо цацагдсан баримт байдаг. За ингээд харахаар хүн хэдий хоосон байж болно, ходоод өлсгөлэн байж болно. За гэхдээ удирдагч хүчтэй байвал улс орон мандан бадардаг гэх одоо давт мессеж дээр тулгуурсан PR явагдаж байна. За түүнчлэн сүүлийн үед Ким Жон өөрийн охиныг олон нийтэд танилцуулж эхэлсэн нь за залхамж халаагаа бэлтгэж эхэлж байгаагийн дохио гэж дэлхийн нийтээр бол ажиглаж байна. За яг ийм үед тэр тусмаа хойдын дараагийн удирдагч
ямар ч нөхцөлд эмэгтэй хүн болох нь тодорхой болсон ийм цаг үед Ким Жон гадны аюул гэх мессежийг улам бүр онцлож цэрэгчсэн төвлөрсөн дэгдмээ хүчтэй байлгах нь өөрөө төрийн хяналт задрахаас сэргийлэх гол арга хэрэгсэл гэдгийг бол маш сайн ойлгож байгаа. Гэхдээ үүнд бас нэг эрсдэл байна. Хойд Солонгосын энэ бүх амбицдаг тесрэлтүүд нь өөрөө барууны холбоотнуудын зүгээс одоо жинхэнэ бодит аюулыг давхар даллсан үйл явдал болж хувирч магадгүй гэж бас харагдаж байна. Учир нь хойдууд хиймэл дагуулх хөөр гэж баллистик пуужингуудыг одоо ихээр харуулж байгаа учраас бүс нутгийн одоо хүчирхэг улсууд болох Өмнөд Солонгос, Япон болон Америкийн нэгдсэн улсууд бол одоо цочроо авч эхлээд байгаа. Ингэснээр Америкийн нэгдсэн улсын зүгээс Солонгосын хойгийн нутагт B-52, B-1, B-зэрэг одоо цөмийн бөмбөгдөгч онгоцнуудаа бол байнгын байршуулах, цэргийн сургуулиудаа одоо нэмэгдүүлэх алхмуудыг бол хийж эхлээд байна. Мөн одоо Өмнөд Солонгос ч гэсэн батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлж түүхэнд байгаагүй өндөр болгоод байгаа. Түүнчлэн өмнөдийн дотоод улс төрд бол дан ганц Америкийн нэгдсэн улсад найдах бус өөрсдөө ч гэсэн цөмийн зэвсэгтэй болох ёстой гэх философи маш хүчтэй дэлгэрч нэлээдгүй маргаан дэгдүүлээд байгааг бол онцлох хэрэгтэй. Өмнөд Солонгосын зүгээс одоо Key Chain гэх нэртэй төрүүлж цохилт өгөх системийг бас боловсруулж умардын удирдлагын төвүүд болон пуужингийн баазуудыг хормын дотор устгах зорилготой ийм програмчлалын туршилтуудыг мөн хийж эхлээд байгаа. Харин Япон улсын хувьд бол бүр илүү ойлгомжтой. Тус улс нь дэлхийн 2 дугаар дайнд ялагдсанаас хойш дотоодыг хамгаалах цөөн тооны цэрэгтэй байж ирсэн ч Украины дайн буюу одоо Оросын төрөмгийлэл болон Хойд Солонгосын асуудлаар бол төрий барьж зэвсэгт хүчний номлолоо одоо 80 жилийн дараа дахин өөрчилж төрүүлж цохилт өгөх номлолыг бол албан ёсоор баталсан юм. Ингэснээр тэд 2024 онд бол дундын тусгалтай пуужингууд сүнөөгч онгоцнуудыг бас маш олноор нь бол худалдаж авсан. Сансрын хиймэл дагуул тагнуулын чадвараа бол нэмэгдүүлсэн. Америк нэгдсэн улстай хамтарсан цэргийн дэд бүтэц байгуулах ажлуудаа бас эрчимжүүлсэн одоо явдал зэрэг одоо маш их арга хэмжээ авч эхлээд байгаа. Түүнчлэн Өмнөд Солонгосыг зүгээр нэг аюул бус харин Хятадтай холбоотой геополитикийн жинхэнэ сүрэл хэмээн үзэж байгаа юм. Өмнөд Солонгос нь яг үнэндээ дэлхий дээр байгаа цорын ганц 2 дугаар дайны дараах дэлхийн шинэ системийн хамгийн эмзэг цэг гэж тооцогддог. Учир нь одоо Өмнөд Солонгос хэрвээ аль нэг улсад пуужингийн дайралт хийвэл эсвэл аль нэг улс нь Өмнөд Солонгосын нутаг руу халдан довтолбол Тайван эсвэл одоо Украины дайнаас илүүтэйгээр шууд дэлхийн дайн болон хувирах хамгийн өндөр эрсдэлтэй бүс нутаг гэж тооцогддог. Үнэхээр ч түүхэндээ Солонгосын хойгийн дайнаас болоод бол дэлхийн 3 дугаар дайн эхлэхдээрээ тулаад бараг 3 дугаар дайн бол болцсон гэж хэлж болно. Хэдийгээр олон улсад умардтай холбоотой сөргөлтөө ингэж айхтар сүрхий даймжрахгүй байх гэж одоо яг өнөөдрийн цаг нөхцөлд бол олон улсын шинжээчид найдаж байгаа боловч аль нэг тал одоо өчүүхэн жижиг алдаа гаргахад бол бүх зүйл хормын дотор өөрчлөгдөх эрсдэлтэй. Иймээс Солонгосын хойг хэдийгээр жижигхэн газар нутагтай боловч сэтгэл зүй болон стратегийн бодлогоороо дэлхийн тавцанд бол цөмийн пуужингийн хошуу мэт бол чичирч байна гэж харж болно. Ким Жон бол одоо олон улсад өрнөж буй анхаарал татах үйл явдлуудтай давхцуулан нам гүмхнэр бол өөрийн улс орны хүчийг бол зузаатгахсаар байна. Нэг ёсондоо Украин болон Худалдааны дайнаар халахвч хийж чимээгүйхэн хүчрхэгчсээр байна гэсэн үг. 1945 оноос хойш тус улсыг 80 жил захирч буй одоо Кимийн гэр бүлийн хаанчлал цаашид хэдэн 100 жил хэдэн үе дамнан үргэлжлэхийг хэн ч тааж мэдшгүй.